Сайн байцгаана уу? NRCC компани ахлах судлаач Соёлмаа байна. Манай компани зүгээс хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны 24 оны 3 дугаар улирлын үр дүнгээс та бүхэн танилцуулаад явж байна. Би та бүхэнд өнөөдөр мөнгөн өрөнгөө иргэд өнөөгийн нөхцөл ямар хэвээр байршлагыг илүүд үзэж байгаа болон эх нэг жилийн хугацаанд үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа талаар танилцуулъя. За судалгааны хүрээнд иргэдээс өнөөгийн нөхцөл мөнгөн өрөнгийг төгрөг, гадаад валют, бие хөрөнгө болон бусад хэлбэрийн айлнаар нь байршуулахыг илүүд үзэж байгаа тухай асуудаг. 24 оны 3 дугаар улирлын байдлаар иргэдийн 28.7% нь мөнгөн өрөнгийг биет хөрөнгөөр байршуулах, за 35% нь төгрөгөөр, 20% нь гадаад валютаар, 11.6% нь бусад хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байна. За өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол төгрөгөөр байршуулна гэж үзэж байгаа иргэдийн хувь бараг өөрчлөгдөөгүй, харин гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж байгаа иргэдийн хувь бол 4.7 пунктээр буурсан бол бусад хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байгаа иргэдийн хувь бол 4.5 пунктээр өссөн байна. За эх нэг жилийн хугацаанд үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөх вэ гэж иргэдээс асуухад 4.3 буюу 76% нь бол эх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн ийм хүлээлттэй байна. За энэ хувь бол тийм ч их өөрчлөгдөөгүй өмнөх оны мөн үетэй харьцуулахад эх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өөрчлөгдөхгүй эсвэл буурна гэж хариулж байгаа иргэдийн хувьд бас тийм ч их өөрчлөлт ороогүй байна. За мөн мэдгүй гэсэн хариулт бас тийм их өөрчлөгдөөгүй байна. За эх нэг жилийн хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин 10% таа гэж ингэж гарлаа. За энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 пунктээр өндөр байгаа бол хот хөдөөгөөрх иргэдийн үнийн хүлээлт бага зэргийн ялгаатай, хөдөө хүлээгдэж буй инфляци утга 10.7% таа, хотод арай бага 9.7% таа байна.